Тархин үхчихсэн Польш эмэгтэй хүүхдийг 9 минут төрүүлэхийн тулд эмч нар бүхий л арга ашиглажээ. Тархин үхчиж амьсгал хураах төгссөн эмэгтэйг амьсгал дэмжих системийн тусламжтайгаар 55 хоног амьдруулж хүүгэнд төрүүлсний эцэст системийг салгажээ. Вроцлав хотын их сургуулийн эмнэлгийн нейротесгийн эрхлэгч Барбара Крола коллежник ярихдаа тархин үхчихсэн хүн удаан хугацааны турш ургийг 9 минут тээх нь ховор тохиолдол. Бид өнгөрсөн 1-р сард түүнд кесавр хийж хүүхдийг төрүүлсэн хэмээн хэлсэн байна. 41 настай ээж өнгөрсөн жил түргэний тэргээр эмнэлэгт хүргэгдэн ирэхдээ тархины хавдрын улмаас тархин үхчихсэн хэмээн онцлогджээ. Түүний гэр бүл биднээс хүүхдийг аврахыг чин сэтгэлээсээ хүсэж байсан гэж эмч нь ярьлаа. Жирэмслэлтийн 26 дахь 7 хоногт эмэгтэйг дутуу төрүүлжээ. Хүүгийн амь насанд аюул учирч болзошгүй болоход эмч нар кесаврын хагалгаа хийхэд хүрсэн байна. Хүү төрөхдөө зөвхөн 1 кг жинтэй байсан байна. Харин одоо 3 сарын дараа 3 кг жинтэй болжээ. Түүнийг эрүүл мэндийн ямар ч асуудалгүй эмнэлгээс гарсан гэж эмч нь хэллээ. Хүүг төрүүлсний дараа ээжийнх нь амьсгал дэмжих системийг унтраажээ.